Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежуудын багш ажлагчдын волейболын улсын аварга шалгаруулах тэмцээн Булган аймагт боллоо. За энэхүү тэмцээн маань хоёр дахь удаага зохион байгуулагдаж байна. Хоёр дахь удаага зохион байгуулахдаа хөдөө орон нутагт зохион байгуулагдаж байгаагаар онцлогоо. Энд 22 сургуулийн 37 багийн 270 гаруй тамирчид өрсөлдөхөөр ирээд байна. Энд маш олон спортын мастерууд, дид мастерууд, зэрэгтэй тамирчид оролцож байгаа нь энэ тэмцээний маань бас чанарыг харуулж байна гэж би бодож байгаа. Тэмцээнд оролцож байгаа багийн мэдээллийг бид 7 хоногийн өмнө авсан. За энэ маань тус сургуультай 3 сараас доошгүй хугацаагаар ажилласан. Мэргэжлийн боловсролын салбартаа шийдлэн ажиллахдаа 1 сараас доошгүй ажилласан ийм багш ажлагчид оролцохын мэргэтэй байгаа. Тэгээд энэ маань бүх манайх 6 бүстэй 6 бүсээс бүх тамирчид маань ирсэн. Хангаан бүс, үеийн бүсийн нээлттэй оролцож байгаа. Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудын бүс нутгийн хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх багш ажилтнуудын эрүүл мэнд бие бэлтгэрийн чадварыг дээшлүүлэх, тэргуун туршлагыг илрүүлэн түгээн дэлгэрүүлэхэд тус тэмцээний зорилго чиглэгдэж байгаа юм байна. За та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хөдөлмөр халамж үйлдвэрлэлийн цаас хамтран энэхүү манай мэргэжлийн боловсрол сургалтын салбарын нийт багш ажилтнуудын дундх тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэхүү тэмцээн маань бол энэ жил анх удаага Булган аймагт хөдөө орон нутагт болж байгаараас онцлогтой юм аа. За энэхүү тэмцээний маань үндсэн гол зорилго бол бид энэхүү тэмцээний зохион байгуулснараа манай салбарын багш ажилчид хоорондоо танилцж, туршлага солилцож, хамт баг болж ингэж хамтран ажиллахад бол нэн ач холбогдолтой гэж үзэж байгаа маа. Энэ энэхүү тэмцээнд нийт бол 13 сургуулийн 270 орчим багш ажилтнууд маань хүрэлцэн ирсэн байна. Хоолын аймагуд бол Дорнод аймагаас 2 баг ирсэн байна. Ховсөмбөр аймагаас байна. Ховд аймагаас баг ирсэн байна. Тэгээ манай Булган аймагт мэргэжлийн сургуулийн үйлдвэрлэлийн төвийн захирал, оюутны захирал маань байна. Манай Булган аймагт хөдөө аж ахуйн сургуулийн төрийн сайхан захирал маань тэмцээнийг зохион байгуулж байгаа. Тэгэхээр өндөр ач холбогдол өгч бас хариуцлагатай ажлыг эхлүүлээд байгаа баяртай байгаа. 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээнд хөдөө орон нутгаас болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэ хотуудаас 22 сургуулийн 37 багийн 270 гаруй тамирчид хүрэлцэн ирж хурдгүйч ахвал самбаагаа сорин өрсөлдсөн юм аа. За тэгэхээр манай Ховд аймагчин бол аслагдсан Маруу бүс нутаг 1500 км-ийн заанаас эмэгтэй эрэгтэй 2 багаараа бид нэр Булган аймагт хүрэлцэн ирээд улсын аварга шалгаруулах гар хөндийн тэмцээнд оролцоод явж байна. За энэ тэмцээнд оролцсноор бусад аймагуудаас туршлага судлах, нэгэнттэйгээ харилцан хамтын ажиллагааг бэхжүүлэх. За тэгээд манай сургуулийн хувьд бол өнгөрсөн 2016 онд болсон хөдөлмөрийн сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнд бол багаараа нийлбэр дүнгээр тэргуун байрзаж цом авсан байгаа. Тэгэхээр энэ амжилтаа бас батлахын тулд бид бас энэ тэмцээнд хүрэлцэн ирлээ.